Намын гишүүдийн гаргаж байгаа санал юу вэ гэхээр ардчилсан нам бол одоо цусаас хэлбэх хэрэгтэй. Удирдлагын түвшинд шинжилэл явах ёстой. Ер нь бол энэ дараа үеийн улс төрчдийг одоо гаргаж ирэх шаардлага бол байна. Үнэхээр энэ төрийн бодлого алдагдсантай холбоотойгоор бол туршлага бол хэрэгтэй байна. Үнэхээр төрийн бодлогыг залруулах, засах, зөв болгох тал дээр бол туршлагатай хүмүүс хэрэгтэй. Тэрний хажуугаар энэний залгамж чанар, ардчлалыг хамгаалдаг, монголчуудын эрх чөлөөг хамгаалдаг тэр дараа үеийнхэн улс төрчид хаана байна вэ? Тэр улсуудыг одоо бойжуулах, гаргаж ирэх, тэр улсуудаар энэ намыг удирдуулах гэдэг ийм одоо саналыг бол их хүчтэй намын гишүүд илэрхийлсэн. Ер нь бол намын гишүүдийн гаргаж байгаа саналыг гурван том зүйл дээр одоо багцлж бид нар дүгнсэн байгаа. Тэр нь бол нэгдүгээр бол одоо ардчилсан нам эв ийтэй байгаараа гэдэг ихний санал байгаа. Хоёрдугаарт бол ардчилсан намын шинжилэл хийгдэх ёстой. Ардчилсан нам бол одоо дараа үеэ гаргаж ирэх цаг нь болсон гэдэг ийм санал бол хоёрдугаарт их дамгаалсан. Гуравдах нь бол одоо энэ төрийн хүнд суртал бол үнэхээр одоо дийлдэхэ боллоо. Тэгэхээр энэ төрийн хүнд сурталтай холбоотойгоор энэ төрийг шинчлэх тэр тодорхой саналууд, энэ бодлогын алдаануудыг засах зүйлсийг одоо яаралтай гаргаж ирээч, хилцүүлэгт оруулаач гэдэг ийм гурван санал бол дамгаалсан. Мэдээж бол олон санал бий. Ядуурл хавтгаарч худалдаа авах чадвар унлаа гэх мэтлэн. Тэгэхээр бид бол энэ гишүүдийн өгсөн санал дээр үндэслэж одоо ЭВ-ийг сахисан хурлаа хийлээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол нам одоо шинжлэгдэх гэдэг зүйл дээр бол одоо акцент өгсөн, шинжлэгдэх гэдэг зүйл дээр төвлөрсөн ийм хурл болсон.